хөрөнгө мөнгө одоо капитал бидний аз жаргалд нөлөөлөх үү? Аз жаргал мөнгө хоёр нэг хэсэгтэй ингээд харьцсан шууд хамралтай байдаг байхгүй. Би мөнгөтэй л бол аз жаргалтай болох гэдэг наа гэл тий. Тэгэл мөнгө олохын тулд ингээд хамаг юм зориулал яваад шүү дээ тий. Тэгсэн чинь тодорхой хэмжээний одоо жилийнх нь орлого нь тийм ээ ингээд тодорхой хэмжээнд хүрээд тэгээд цаашаа ингээд орлого нэмэгдэх тусам уг нь нөгөө аз жаргалын түвшин чинь хамтдаа нэмэгдэх ёстой шүү дээ тий. Гэсэн чинь үгүй байхгүй. Аз жаргалынхаа нөгөө түвшин тэр мөнгө санхүүгийн одоо түвшин нэмэгдэх тусам өсөх ёстой байж тал тэндээ доор үлдсэн байна. Тэгэхээр юу илэрхийлээд байна нэхэр тэр хоёр тодорхой хэмжээнд шууд хамааралтай юм байна. Яг тэр хэмжээс дэше гараа авчгаараа хамаарал болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ юу илэрхийлээд байна нэхэр өөрийнхөө хэрэгцээг хангах хэмжээний мөнгөтэй болсон бол тэр хүнийг ажралтай байх үгүй юу гэдгийг мөнгө шийдэхгүй гэсэн тийм судалгаа. Тэрийг бүр 50 жилийн хугацаанд хийсэн Харвардын маш алдартай судалгаа байхгүй.